Та нар ингээд энэ хараа. Тийм байгаас шууд ингээд хөлөөр эрхийн уруугаар шууд тасаа. Та нар харж байна уу? Энд манай маш том телевиз шүү дээ. Гайхалтай. Эндээс эхэлж байгаа заяа. Харж байна уу? Энэ харагдахгүй. Энэ хүртэл заяа. Сайн бацгаана уу? Манай тавтай морил. За маш олон хүмүүсийнхаа хүсэлтээр удаан хүлээлгсэн home tour видеого та нартай хүргэх гэж байна. Хамтаагаарай. Яг энэ хэсэг маань болохоор үүдний хэсэг. За ингээд ороо харах юм бол манай том өрөө шууд залгаж байгаа. Энд болохоор одоо миний хамгийн сайн хамтрагч одоо Тиника брендийн маань ухаалаг тоос сорогч тэгээд бас чигтэй цэвэрлэгээ яадаг. Ёомжуулагч гэрэлтэй нохтуудын үсийг авна. За маш олон юм төрлийн урдаа 5 6 7 хушуутай учраас буудангаа бас хамттан цэвэрлждэг. За энэ маань бол яг ингээд үүдэнд бэж идэг. Буудан маань болохоор урдаас захиалж авсан. Тэгсэн чинь энэ хэмжээнээс айгүй том ирсэн. Ийм бэж өнгийн буудан тэгээ бас ижлэх нөгөө нохтуудтай учраас яг энэ буудангаа хамгаалаа дээр нь бас ийм буудангийн бүтээлэг бас авч тавьсан байгаа. Тэгээ ер нь аль би гэрээ ийм жоохон цагаан шаргал тэгээд нэг юм жоохон бэж өнгөөр бас тогтчуулъя гэж бодсон. Тэгээд нохотойгоо ижлэгэн матч хийлгээд худлаа. Энэ болохоор яг нөгөө шинэ байранд ороход миний хамгийн хүндтэй хүм бэлгэлжсэн ийм гоё бас 3 хос байгаа. Энийг би бас та нарт харуулнаа. Лааны суур. За энийг болохоор би өөрөө зурсан. Эрэгтэй эмэгтэй хос хоёр нөхөртөөгөө одоо зөөрлүүлж бодож зурсан. Гэхдээ манай багш надад жоохон бас тусалсан. Гэхдээ нэг амар туслаагүй заяо. Яг үнэндээ би өөрөө зурсан. Хүмүүс итгэхгүй л хэлээ л дээ. Энэ цагаа болохоор Prime Electronics-аас авч исэн. Та нар маань мэдэх байх гэж бодож байна. Энэ нэг хос нь эрдний чулуутай юм нарны цацраг ингээд ад жаргал сайн сайхан гэрэл гээгээ алдар нэр ингээд бүх зүйлийг бэлэгддэг учраас надаа бэлгэлж байсан. Энд болохоор ийм бас ийм сүвнэрний маань хэсэг байна. Стори хийн гэж бодож уул нь энэ буланг гаргасан. Гэхдээ яг бас хийхгүй байна. За энэ маань болохоор ингээд за унтрлаа заяа асна. За тэнгуүтлээ энэ лед гэрлэн. Тэгээ энэ ингээ эргүүлтгэн. За эндээс ингээд бүх юм нэм смарт заяа. Эндээс уураа гаргах чинь. За ингээд хүүтнэр үлээн. Энэ нь ингээд хүүтэн сенс болчдөг аахгүй. За тэгээ хамгийн смарт нь инглээ халуун. Бүр айгүй халуунаар үлээн. Одоо ингээд өвөл мөвөл даардаг гэрн хүүтэн байдаг айлууд бол энэ бол бүр хэрэгтэй. Халуун нь 2. Энэ нь болохоор 3. Хүүтэн нь. Тэгээ энэ лед гэрэл нь болохоор ингээд орчныг ариутгаад явцдаг. Тэгээ бас тог айгу баг иддэм байлээ. Тэгээ тэр нь надад айгу таалагдсан. Манайх бол ер нь айгу халуун учраас яг юм сенс байдлаар ашиглахад бол зунжингаал энэ сенсээр явлаа. Ер нь бол айгу гоё. Энэ надад бас сүүлийн үед хамгийн таалагдж байгаа үзэсгэлэнтэй худалдаа авалтуудын маань нэг байсан. За энэ болон маань болохоор за энэний маань нөгөө нэг хосны энэ одоо бурхан багш маань байна. Будда маань байна. За ингээд яг юм 3 хосыг одоо миний хамгийн хайртай хүндтэй хамгийн чухал хүн маань өгж байлаа. Болохоор ингээд ийм хөрхөн миний юм цуглуулгнууд байна. За би лаа цуглуулдаг. За энд миний Miss Asia USA-гийн маань титэмнүүд болон одоо энд ингээд сүвнэр. Бурхан маань болохоор яг тэр хөшигний цаана байгаа. Бурхан тахилаа бол харуулахгүй гэж бодож байна. Бас бурхан тахилтай. За энэ болохоор миний ийм суудаг хэсэг гэхгүй юу? Эндээ ер нь аль бичлэг хийх айгуу дуртай. Хамгийн юмнууд нь айгуу эмгтээлэг байгааг харж байгаа ах тий. Гэрээ юм өнгөлөг болгох юмнуудад өөрөө би айгуу дуртай. Ягаад гэвэл ер нь гэр гэдэг зүйл бол одоо хамгийн чухал, хамгийн тухтай, хамгийн тогтой байх юм маш гоё юм орон зай байдаг учраас эндээ юм жижиг сажиг сүвнэр мөвнэр юм мэдгүй тийм юм амар дуртай. Яасан. За бичлэгээ их юм уу? Мундаг штэ. Ингээ манай хоёр нөхөө амар сургуультай бичлэгэндээ орё гэж шууд хүрээд ирж байгаа сте. Тэгэхээр үзэсгэлэнт клиник маань бит хоёрт одоо англиар хамгийн гоё, хамгийн үзэсгэлэнтэй гэсэн бүх үгнүүдийг бичүүлж хурмаар маань бэлгэлсэн. За энэ маань болохоор жазтай байсан. Тэгээд өглөх гэж байгаа жаза хагалцахгүй юу? Тэгээд яг ингээд жазгүйгээр шууд ингээд яг энгийнээр нь баг ингээд тавьсан чи илүү гоё санагдаад тэгэхээр ингээ үлгцэн. Хам өрөөний маань одоо будингийн маань уртлын ширээ хэсэг маань байна. За яг саяны хэлсэнчлэн би ийм алтан шаргал өнгөний оруулахтайгаар ер нь л гэрээ чимгэлсэн гэж хэлсэн. Энэ болохоор бит хоёрын нөгөө романтиклахтаа хэрэгэлдэг ийм лааны суур лаанууд маань байна. Лаан хүртэл алтан шараагаас ийм хөөрхөн.
Энэ маань болохоор энийг бас асаа штэ. Гэрээ нөгөө энерги бас ингэж лагаар ер нь бол өөрөө би айгуу тийм галан дуртай болохоор айгуу тийм гал цогтой эмхтэй гэж би боддог өөрийгөө. Тийм болохоор яг юм гал ер нь гэртээ байлгах айгуу дуртай. За энэ болохоор нөгөө мөнхийн цэцэг өгдөхгүй. Ийм цэцэг энийгээ бас сүвнэр болгоод тавьсан байгаа. Том өрөөний маань хэсэг бол ийм байна. Ийм алтан шаргал оруулахтай, сууртай, тэгснэ ийм бэж, цагаан. За тэгэл нэг юм жоохон гэхдээ манай юм жижиг хэрэглэлүү жоохон хитцэн заяа яг үндэ. Ягаад тэгэхээр нөгөө шин байртай олцохоор тэр нь ч гой санагдал, энэ ч гой санагдал, авмаар санагдал тэгэл нэг л мэдсэн чи багтгаа олчт юм байна. За энд болохоор манай нэг балкон маань байгаа. За балкон дээр маань юу байгаа вэ гэхээр номнуудаа гаргасан байгаа. Тэндээ юм номоо уншдаг бас жижиг юм булантай. Тэгээд уул нь будингийнхаа урд юм цагаан амир гоё дэвсгэр авсан чинь манай нохоноод ерөөсөө яг шээдэг одоо памперс нь байна гэж бодоод дэвсгэр дээр маань шигээдсэн учраас ингээд эндээ аваад хураацсан байгаа. Галтгооны маань хэсэг байна. За галтгооныхаа тавилгыг маш их юм болж өөрөө завгараа гаргаж хийлгэжсэн маань та нар маань бас санаж байгаа хаа. Тийм гэрэл мэрэлтэй те тэндээ юм одоо пластмас алкогол юмнуудаа ингэж цоглуулдаг байхгүй. Би өөрөө уудгүй л те. Гэхдээ юм цоглуулга жижигэн иймэрхүү юмнууд гаднаас хүн амтан ирэхэд амтан багтаах үү. Хүмүүс ирэхэд бас гаргаж тавихад айгуу гоё яадаг. Тэгээд яг энэ хэсэгтээ бол айгуу дуртай. Одоо будаа агшаагч маань ингээ байж идэг. За Sonifer брендийн будаа агшаа. Ер нь бол нэг юм брендээр дагнах дуртай. За энэ угаасаа мэднэ ингээ Dolce бас ган одоо хутга байна. Галтгооныхаа тавилгыг юмнуудыг болохоор ерөөсөө юм цагаан өнгийн юмнууд олддгүй юм байлээ. Тэгэхээр нь ер нь жоохон хар байлгыгээд одоо жишээ нь юм хар пэйж сонгоцсон заяа. Тэгснээ хар духовктой заяа. Яг ингээд хар цагаанаар жоохон яг энэ хэсгийг хослоё гэж бодсон. За энд болохоор хоол хийж агаад одоо вакуумжуулаад ингээд хоолоо бас хоолныхаа үлдэгдлийг ингээд вакуумжуулдаг юм вакуумжлалтын уут маань байна. Энд болохоор талах шарагч маань байна. За энд ил байхгүй бол ерөөсө болтгүй. Тэгээ өглөө олгон бас талах идэх дуртай учраас бас ижлэхэн Sonifer брендийн. За энэ ингээд галтгоо маань болохоор ингээд хэсэгчилж одоо гэрэлнүүдээ унтраадаг. Ингээд 3 төрлөөр. Тэгээ одоо эднэрийг асаахгүйгээр зөвхөн яг энэ хэсгийг асаагаал шүн хоол хийж болно. Жишээ нь 20-ын зургаас маань үлдсэн. Гэхдээ энэ зурганд айгуу дуртай. Тэгээ яг энэ хэсэгтээ үлгцэн. За тэгээд энэ болохоор бас та хэдийн маань сайн мэдэх одоо дугуй маань байгаа. Бид хоёр яг бэлтгэл хийхээрээ ингээд жийдэг. Энэ дугуйгаа яг энд гаргаж ирж тавьсан чи айгуу гоё наалтаацсан. Хоёр нохооныхоо өрөөнд тавьсан чинь будаа оролцсон учраас багтахгүй. Энийг бол бас айгуу сайн хэрэгэлдэм байлаа. За энэ будинг болохоор анх би нөгөө будинч гэжтэй. Энэ зүгээр кофе юм бим баг штэ. Энийг болохоор анх нөгөө нэг герман ингээ хов хоосон байхад одоо нэг хөвтөх юм ерөөсөй байхгүй, суух юм ерөөсөй байхгүйс ахгүй. Тавилгануудаа авч амжаагүй, захиалаад ирж амжаагүй байхад нь. Тэгээ энийг уулна өөртөө авч исэн. Тэгсэн чинь одоо энэ минийх байхаа болоод манай хоёр нохооных болсон. Ерөөсөй манай хоёр нохоо л энэ дээр байж идэг болсон. Нөхрийн ажлын хэсэг байна. Эндээ суугаад ажиллаа идэг ингээд тогтчулсан байгаа магааг нь харалтай юм булантай заяа. Тэгээ Монголд угаасаа амьдарч байгаа учраас яг Монголын одоо өв соёл түүх, Монголын учир холбогдолтой яг энэ одоо зүйлүүдийг ингээд амьд ургамалтайгаа ингээд энийгээ бас хөрхөө арчилнаа. Тэгээд яг энэ хэсэг дээрээ сууж ирнэл ажиллаа идэг. Тэгээд хүмүүстэйгээ онлайнаар дандаа ажиллаа хийгээд ингээд нэг юм тухтай. Тэгээд чимээгүй орчин байх хэвээр. Тэгээд энэ өөрөө бол манай нөхрийн ажлын болоод давхар нохтуудын маань бас унтлахын өрөө болчдөг байгаа. Дуу чимээ намсгагчтай, толон давхар хамгаалттай учраас энэ маань болохоор жижигхэн болохоор ингээ хаач зай талбай ингээд зөөлхөө хөнкөө эзэлчин. За эндээсээ ингээд аюулгүйхаа одоо энийг ингээд хуцнаасаа зүвчдэг. Тэгээ энэ маань ингээд одоо хоошоо унлаа гэхэд шууд энэ нь ингээд татагдах юм бол шууд автоматар ингээд зогсдог. За юм аюулгүй. Гэхдээ гэрт бол маш гоё хөнгөн. Тэгээд маш гоё боломжийн юм. Энийг бол өстой харин сайн хэрглэж байгаа. Ер нь айгүй юм үзэж байгаа дэжгүй зөв юмнууд авчт юм шиг байна. За энэ хэсэг маань бол ийм байна. За эндээ болохоор би эднэрийг ингээ бүгднийг нь бас хийлгэжсэн ингээ тойроод эндээ стори бичлэг хийхэд гоё гэж бодсон. Тэгээ ер нь бол
нүрээ цэвэрлэж арчлахын тулд тод гэрэл хэрэгтэй болдог. За энд манай хүний одоо сахлын машин байна. Сахлын машинаа заавал ил гаргахгүй бол мартчихдаг гэсэн. За тэгээд энд синс маань байна. Энд болохоор ер нь одоо ахуй хэрэглэлүүдээ бүгднийг энэ шүгэндээ хийчдэг. За тэгээд жакузи маань байна. За энд ингээд миний одоо альчуур. Яг тэгвэл ер нь бол би яг эндээ илүү усанд орохыг ирмэлцдэг. За энд манай хоёр нохтуудын маань альчуур. Энд жин гих мэтчлэн. Одоо ийм манай юугаа ингэж тогтчихсон. Энэ бит хоёрын бас хөрмийн зураг. Хөрмийн энэ зургандаа бас айгүй дуртай учраас яг энэ хандаа ингэж үлгий гэж бодсон. Тэгээ гэр бүлийн зураг гэрт байх нь өөрөө айгүй тийм энерги, одоо гэр бүлийн энергийг хамгаалж идэг гинэ. Тийм болохоор зураг тавих айгүй дуртай. За энэ болохоор бит хоёрын яг унтлахны маань одоо ор байна. Нөгөө алдарт одоо эндээ ийм хөгжимтэй, тэгснэ проектортой, тэгснэ массажтай. За тэгээд бас дурлаа авч исэн хөшиг маань байна. За энд манай хүн ер нь бол медитейшн хийдэг, бясалгал хийдэг. Бясалгалынх нь дэр байна. Тэгээ яг энэ унтлахныхаа өрөөг болохоор яг нөхөртөө зориулж дуртай өнгөөрнө. Гүн саарл өнгөөрнө ингэж чимгэлсэн байгаа. За энэ проекторыг болохоор би Prime Electronics-аас авч ирсэн. Та нар маань мэднэ. За энэ ор маань болохоор өөрөөсөө юм проектортай байхгүй. Гэхдээ энэ нь ажилтгүй юм билээ. Дандаа юм хятад бичгтэй болохоор одоо Netflix үзэж болохгүй, YouTube үзэж болохгүй. Тэгээд тоглоомын тоглоё гэхээр яг тэр нь хэрэглэгдэхгүй байсан. Тэгэнгүүт нь яг хуучин проекторын өөрийнх нь тавиур алгаад тэгээд яг энэ сүүлийн үеийн проекторыг авсан. За энэ проектор бол өстой бүх юмыг үзнэ. Одоо миний гэрийн home theater гэсэн үг. Маш өндөр нэгтршилтаагаар тэгээд дуу чимээ мэмээ олоогоосаа бүүсрээрээ гаргацдаг болохоор асуудалгүй. Одоо та нар харж байна уу? Энд манай маш том телевиз нь штэ. Харж байна уу? Гайхалт. Эндээс эхэлж байгаа зөө. Харж байна уу? Энэ харагдахгүй. Энэ хүртэл зөө. Ийм том телевизтэй. Гэтэ энэ үл үзэгддэг. Ингээд зөвхөн проектороор ингээд асдаг. Тийм болохоор ер нь эндээ ийм зурагт мөрөгт авъя гэж ерөөсө бодоагүй. Яг бит хоёрын хамтдаа цагийг өнгөрүүлдэг хамгийн чухал хэсэг бол проектороор тоглох, кино үзэх, YouTube үзэх гэх мэтчлэн цагийг өнгөрөх дуртай. За энэ хэсэг бол угаасаа миний хэсэг байна. Бас хормын маань зураг. Гэхдээ энийг яг төрсөн өдрөөр маань манай зурагч найз бэлгэлж ирсэн. Өөрийнх нь авсан зураг Тэмүүгээ залуу байдаг. Би энэ зурганд амар дуртай. Тэгээ энийг угаалгаж амжаагүй байсан чи ийм гоё өнгөтэйгээр хэвлүүлж өгсөн. За тэгээ энэ нөгөө нэг бас булангууд би энэ булангуудад айгүй дуртайгаас тээ. За миний хүүе бүгжөө зүгээгүй шүү дээ. За миний бүгж ингээ аксессуаруудаа тавьдаг, хийдэг тий. Бүгжөө зүүхгүй бол ер нь нөхөртөө нэлийн загнуулдаг. Тийм учраас бүгжийг зүүд сурж байгаа. За энэ хэсэг маань болохоор нөгөө миний бас ингээ чилэрдэг. За булан me time гэдгээ мэдэрдэг. За энэ бас мөнхийн цэцэг байна. Өгтгөө энийг бас сүү тавьдаг. 2023 онд сүү тавьдаг жил дээр маань одоо манай бас нэг дүү маань бэлгэлж байсан. Тэгээд яг энэ ингээд хэсгээ болохоор юм жоохон бас юм усын ягаа оруулахтайгаар тэгээ эдитүүдийг ер нь бол яг эндээ ингэж одоо хийх ч юм уу эсвэл яг эндээ ингээд нөхрөөрөө одоо массаж хийлэгдэг. Хөлийнхаа массажийг хийлэгдэх хэсэг маань ингээ хийлэгдэг. За энэ болохоор бит хоёрын сейф байна. Эндээ ингээд нөгөө гэрэл маань хасдаг. За эндээ бас ингээ уцаа залгаа цэнгэлждэг. Энийг ер нь бол тавиур болгоцсон. Яг тэгэж бол хэрэглэдэггүй болохоор тэгээд энэ ор маань өөрөө ингээд массажны, толгойн массажтай, нурууны массажтай, хөлний массажтай гэдэг ор маань бас өөрөөсөө сейфтэй. За тэгээ энэ угаасаа агаар чигшүүлэгчийг та нар маань мэдж байгаа. Энд ингээ essential oil-о хийгээд ер нь бол ийм агаараа ийм чихтэй, тэгээд ийм гоё үнэртэй яг ингэж ер нь би үнэрэнд айгу дуртай. Үнэрийг чухалчилдаг. Тэгэхээр яг энэ бол ингээд миний унтдаг хэсэг маань байна. Тэгээд яг энэ хэсэгтээ бол айгу дуртай. За энэ болохоор агаар цэвэршүүлэгч байгаа. За бас л яг Prime Electronics-аас авч ирсэн. За Prime Electronics-ийнхаа юмнуудад ер нь айгу дуртай. Яагаад дуртай гэхээр бүгдээрээ цагаан өнгөтэй. Тэгсэн ирнэ амьдралд айгу хэрэгтэй заяа. За энийг яг өвөл аваад тэгээ энэ би дөнгөж сая утаа гаргасан. Гангатай, сүтээ одоо ийм арц хүжээр ингээд гэрээ ариулсан байхгүй.
Тэгээд тэгэнгүүт ингээ улаачдаг. Тэгээд яг ийм тохиромжтой энэний маань байх хэвээр газар бол угаасаа цонхны маань хажууд юм байлээ. Тэгээд эндээ ингээ тавьсан. За эндээ бас айгүй дуртай. Эннийхээ ачаар өнгөрсөн өвлийг өвдөлгүйгээр давсан байгаа. Тэгээд амьдралд хэрэгтэй бас авсан зөв сонголтуудын маань нэг байсан. Жохон замбрааг байгаа шүү заяа. Уул нь янзлие гэж их хичээлээ. Тэгтэл энэ айгүй их новштой эмэгтэй хүн чинь ингээд янзлаалгаан тэгсэн юм ингээ багтахгүй хамаг юмнууд нь. За энэ болохоор миний угаасаа хамгийн дуртай. Одоо миний яг энэний маань 99% нь яг миний өрөө. 1% нь манай нөхрийн хэсэг. Тэгээд ер нь аль болох юмнуудаа чадлаараа ингэж эмх цэгцтэй байлгахыг айгүй илүүд үздэг. Тэгээд малгаанууд маань мэдээж хамгийн дээгүүр. Тэгээд ингээд хувцснуудаа бас ингээд тоос шарамароноос ингээд өнгөө алдах гандхаас сэргийлээд ингээд бүтэнгийн уутанд хийчдэг. Энд болохоор шилнүүд маань би ер нь шилний хоббитой. Хуучин би бас бараг 80-90 шил ингэж цоглуулдаг байсан. Тэгээ та нар ингээд энэ хараа. Тийм байгаас шууд ингээд хөлөөр эрхийн уруугаар шууд тасаа. За эндээ ингээд гэрэлтэй яг ингээд нүүр буддаг хэсэг маань байна. За энэ бол одоо нөгөө нүүрэндээ ингэж спрей цацдаг миний одоо ёстой тогтмол хэрэгэлдэг тонер одоо ширхэг бүрээр нь цацдаг. За энэ болохоор миний сүүлийн үед бас айгүй эрчимтэй хэрэгэлсэн. Энэ айгүй хямдхан амар хөнгөн заяа зүгээр гадагшаа авч явхад айгүй амар байдیں۔ Тэгэхээр дандаа юм жижигэн тэгээд юм боломжийн үнэтэй тэгээ юм яг юм аялал зугаалганд авч явахдаа дуртай юм одоо юунууд надад айгүй их байдаг. Яг иймэрхүү юмнуудыг бас тууштай хэрэглээд үр дүнгийн үзэх айгүй дуртай. Тэгэхээр би бас айгүй гоё юм мэдрэмж авдаг. За хөлөөрөө ингээ унтраа. Энийг бол би өөрөө хийгээгүй. Энэ маань болохоор энэ байртай маань цаанаасаа байсан. Тэгээд яг миний сонирхлын шүүгээ бол биш. Гэхдээ би одоо боломж гарахаар энэ шүүгээгээ солиндоо гэж бас их бодож байгаа. Энэ хэсэг манай нөхрийнх. Үлдсэн ингээ бүх хэсэг нь минийх. Аль болох эмх цэгцтэй байхыг боддог. Та нар харж байгаа сте амир хөөрхөн хэрэндээ эмх цэгцтэй. За энд болохоор миний бас юм нөгөө заримдаа би эндээ ингээд нөгөө жимдээ явж чадаагүй үедээ нөгөө тэндээ дугуун дээр явна штэ. За тэгээ энүүгээрээ ингээд жимийнхаа дасгалыг хийн. Энийг болохоор бас гадагшаа авч явдаг. Тэгээд нэг жим хийж чадахгүй болохоор ч юм уу те яг юм хөнгөн жижигхэн зай баг эзэлдэг ийм одоо жимний хэрэгслүүдээр ер нь өөрийгөө хуурах амар дургу. Жимийг хийж чадахгүй болвол яаж хийж яагаад гэртээ ч хамаагүй ингээ хийдэг. Энд болохоор яг жимийн маань хэсэг байна. Энэ бас айгуу гоё. Бас Prime Electronics-аас авч ирсэн. Энэ маань ингээд тавцантай уурын дүү. Тэг ингээд өөрөөсөө бэлитэй. Тэгснээ ингээд эндээ ингээд хог шороо шүүрдэгчтэй заяа. Энийгээ дээрээ тавьцсан. За тэгээд энэ уурын дүүг би бас цагаан өнгөтэй учраас авч яасан. Ингээд сорочг морочгийг бол ингээд эндүүт чинь. За тэгээд тавцангийн шууд ингээд илгээд нааш нь гаргаж хагаад доороо усаа ичдэг заяа. Айгүй хөөрхөө юм будлангийн. За тэгээ эндээсээ ингээд чангалаад тавцантай болоод тэгээ энэ эндүү нөхгүй. За ингээд эндүүддэг. Амар хөөрхөн. Айгүй тийм efficient заяа. Энээс өмнө нэг уурын эндүү авцсан байсан. Гэхдээ тэр маань яг төдийлэн сайн надад таалагдаагүй. Тэгээ тэрийгэ салсан байд юм аа. Таалагдсан юм тааруулсан хүсэж байгаа юмнуудаа авч гэрээ тогтчулж чимэглэх бол айгүй гоё. Тэгээ зай эзэлдэггүй учраас энэндээ бас айгүй дуртай. Гэтэ ер нь ихэвчлэн манай нөхөр хэрэгэлт юм да. Би нөхрийнхөө цамцыг л эндүүдэж өгдөг. Манай хүн миний бүх хувцыг эндүүддэг. Энэ болохоор төмөн торгын маань дээлнүүд. Би ер нь бол 89 ширхэг дээлтэй болно гэдэг зорилго тавьсан. Маш олон жил 13-4 жил дээл өмсөн ирнэ ер нь надад дээл байдгүй юм байлээ. Тэгээд яг 89 ширхэг заяа nice гэсэн үг шүү дээ. Дээл цуглуулна гэд тэгээд цуглуулга маань одоо эднэр байна. Эднэр ингээд цуглуулгын маань хэсэг тэр дээгүүр байна. За тэгээд дээлнүүдээ би энд ингээд нөгөө урт учраас эндээс ингээд хоошоогоо өлөгдөг байгаа. Тэгээд бас зоригтой байвал те бас санаж явбал бүтнэ гэж. Тэгээ дээд угаасаа ер нь байж хахад айгүй гоё. Энэ болохоор ийм гэрэл бас ижлэхэн хийжсэн. За тэгээд зочны маань 0 буюу одоо угаалгын маань машин байна. Дүүш маань байна. Дүүшээ бас шинээр орж ирэхтэй сольж исэн. За тэгээд угаасаа зайсангийн ус жоохон муу учраас усан дээрээ бол дандаа юм шүүлтүүр одоо уртлынхаа шүвшүүрний шүүлтүүрэн ч байна уу те толгоон ч байна уу бүх зүйлүүдээ ингэж юу яадаг
одоо усаа бол маш сайн шүүдэг. Усаа сайн шүүж оо гэдэг байна шүү дээ. За өнөөдөр ингээд манад зочилж ирж миний хонт урагчлалтай хамт байсан та нартай бүгдэнд баярлалаа.